За сайн байна уу? Би микс нэ нөө. За тэгээд гол дүр эргэжтэйчд нэг ойролцоо зантай юм шиг нэг team vibe өгдөг хүмүүс байдаг шүү дээ. За тэрийг шууд хуваая гэж бодлоо. Интрог нь хуваагаад. За тэгээд олон барайд шууд бичлэг рүү оръё. Интро. За эхнийх бидэнд хөлдүүд хүмүүснүүд байна. 10 жилд байдаг шүү дээ. Нэг юм хөлдүүд хүмүүс. Яагаад хөлдүүд хүмүүс мэдгүй. Яагаад тэгэхээр амар хүчтэй ч тэнгуүтэй яг юу болоод байгааг та ойлгохгүй. Яг толгоороо биш зүрх сэтгэл болон хүч чадлаараа юмыг давдаг. За ер нь бол гол 3 character байгаа. Биний олж ирснээр. Яг character би дутуу үлдээж байгаа шүү. Ер нь бол дөрүүдтэйгээ өөрөө бол. Яг та ус байхад байж болно комментэр бичиж болно хүсвэл. За эхнийх Goku хамгийн классик. Энэ хүн маань ерөөхдөө бол зүгээр л хоол тэгээ тоглодог. Тэгээ ер нь бол ингээд норм буюу ингээл тэр хүн. Тэгээ ерөөхдөө бол жоохон ичимхий. Тэгээ хайр дурлал явж. Тэгээ ер нь бол тулдуул амар тулдаг. Толгойгоо ажилдаг. Тэгээд нөгөө нэг эвгүй юмнуудаас мэдэхгүй нөгөө яага. Хүүхд танаас арахыг бол мэддэг. Яа хүүхд танаас ардаг. За ер нь л их хүүхдэрийн хүн байгаа. Гэтэ тулааны хувьд бол жинхэнэ зэрлэг адуу. Тулааныг бүгдийн амар. За тийм учраас энэ хүн маань өөрөө хүч чадал тэгээ зүрх сэтгэлээ дагдаг. Тэгээд оюун ухааны хувьд бол мэдлэг багтаа. Гэтэ яг вэ ер нь бол тэгэл хөлдүүд өмсөхийн нэгт орноо. За 20 дугаар хөлдүүд өмс. Люфи байна. За яа Люфи гэж та бодвол яг зарим нь л үгүй гэж магадгүй хүүхд чиж магад. Гэтэ ер нь хүүхд манай хүн маань эрхчлөө хоол хүмүүс ярьдаг. Тэгээ ерөнхийдөө бол нэг Азтай жидэх юм шүү бас нэг өөрийн зүн сон болон чадвараараа юм давж тулж байгаа. Мэдлэг оюун ухааны хувьд байдаг чи ер нь бол яг амар цэвэр оюун ухаанаа дагдаггүй л юм а. Жохон маанагддаг харагдсан хаяа нэг тиймэрхүү. Гэтэ зүгээр эн чинь өөрөө ерөнхийдөө бол буруу бол биш л дээ. Тэгэл бид бас хайртай үздэг дуртай хатард нэг шүү дээ. Respect. За дараа нь хамгийн классик одоо би энэ та намайг халдсан гэж шоглож магадгүй. Нөгөө Сайтама One Punch Man нөгөө халдсан гэдэг. Яа би ч гэсэн халдсан л л. За таавал тэр энэ хүн маань өөрөө юмыг бол нам цогтөг One Punch Man гэх аним дээр. За ерөнхийдөө бол халдсан. Тэгээ зүгээр л баатар болохыг хүсэж байгаад тэг юм халдсан болоо сүулдэ баг зүвч наалтах болчихно. Тулаан хүртэл амир өдөртэй болоод тэгэл хөшөөл хүн зөгчөөл нам цогол тэгэл хүн аваад байцдаг. Тиймэрхүү. Дараа нь миний жинхэнэ дуртай төрлийн гол дүрийн баатрууд дөрүүд байна. Би эдрийг нэг өдрийн хаан гэж ирсэн. Яагаад нэг өдөр гэж мэдэх вэ? Яагаад тэгэхээр ер нь бол ингээд хичнээн мундаг ухаантай төлөвсөн байсан гэсэн ямар нэгэн аз таарсан уу? Яагаад зүвчнөө? Эсвэл зохиолсон хамаараа шууд тэр хүмүүс маань ялагддаг. За азгүйт ч тийм байна. Их сайн уу. Ухаантай мөртлөө азсан тэдний талд биш. Хамгийн сайн мэдэх хүмүүс бол манай Light Yagami Death Note дээр. Яагаад тэр энэ нэг өдрийн хаадууд маань би дэлхийг аврах ш би дэлхийг засна гэж явж байгаа. Өөрчлөлт төрлийн хүмүүс байгаа. За Yagami нугасаа амар азгүй ялагддаг. Зүгээр нэг гар нь тэмдрээс өлцсөн байсан. Тэснээс болоод баригдаад хөхмөө илчлээд ер нь бол ялагдав. Зүгээр. Уг нь ялах ёстой ш. Хөлийн Death Note гэхэд аним шүү зөө. Нэр нь аним дуртай марцсан. Нэр нь Light Yagami. Дараа нь болохоор бүгд мэдж байгаа Attack on Titan-ы Eren Yeager. Тэ эхний 3 сизны нэг орилдог Yeager биш ээ. Энэ бол сүүлийн сизны өөрийгөө ертөнцийг орно. Бусад ээлтэйгээ буюу бусад Марли буюу Марлчдыг устгаж өөрийн марлаа аварна гэсэн хүн байгаа. Тэг энэ хүн маань бас ялагддаг. Найзуудын хүчтэй. Ер нь энэ хүмүүс маань найзуудын хүчний ялагддаг бодоо. Тэг ер нь ихэнх нь хорон санаатан мөндөг мөртлөө бас дөрүүд. За тэгэл хорон санаатнууд гол дүр байл явах гэдэг шил. За дараах нь Code Geass гэдэг миний үеийн чиглэлээ үздэг гэсэн. Энэ аним ч өөрөө ингээд Лилюч гэдэг нэг залуу гинт бавжсэн супер хүчтэй болчихсон. Энэ яадаг гот ганцхан удаа хүний оюун ухаанаар ховстоод өөрийнхөө хүүснэр идэг. Энэ хүний маань зорилго нь болохоор Британий эзэнт гүрнийг даран хэм нөгөө нэг бослогоо гараад зөвөрийн улсыг байгуулах, Японыг аврах жишээ өөрийн улсыг байгуулах. Хаан аавыгаа зайлуулах амбицтай хүн байгаа. Дараа нь манай пацифист буюу энийг орчуулах юм бол би мань хорхоонд хоргоо гэж байгаа. Нөгөө 10 жил нэг хүүхэд идсэн. Хорхоонд сургуу мөрөөрөө гэсэн юм дүүлгөө. Тэг юм болол нөгөө нэг яг бүр амир юм болохгүй л гайгүй л тэг яг оролдоод байвал дургуун нөр бол шууд үзэлцэн гэдэг шаалцсан гэдэг залуучууд байгаа. Дараа нь энэ болохоор хамгийн ихний нь манай Танжеро шууд оруулж ирж. Танжеро бол угаасаа яасан штэ. Эцэгээ аврах гэж явсан. Ер нь бол нэг амир хорхоонд хоргоо. Тэгээд ягаад Танжеро орж байгаа юм гээд ингээд чөтгөрийг бол устгахыг хүсэхгүй. Тэгээд шаардлагын улмаас устгацсан зав. Тэгээд сүулдэ уйлаад харамсаад идэг нь тэр хэсэгт орж байгаа. Тэр энэ хүмүүс өөрөө их хорхоод хоргоо байгаа шаардлагатай устгаж байгаа гэсэн. Чөтгөрийн ангууч дараа нь Thorfinn гэдэг. Энэ болохоор Vinland Saga гэдэг нэг юм юу байгаа. Викигтэй аним. За энэ хүмүүс маань өөрөө
багтаа хитрхи нөгөө харигслүүлдэ сүулдэ нэг ухаард юм уу яа тань тэгээд би надаа ямар ч тайсан байхгүй гэх нэг панел өгдөг таад мимнээс орчихсон. Би I don't have any enemies гэдэг юм эмоч сонирхолтой. Тэгээд гурав дахь нь болохоор Nafume гэдэг нэг аним баатар хаа. За энэ болохоор Rising of the Shield руу Бамбата баатар гэдэг нэр юм. Энэ маань бас зүгээр өвчсөн чинь бид нэг ном онгоолгоод өчрөө сорж авснаа тэр нь зовоосноо тэгэл бас л нэг хүчээр хийлгэж байгаа юм амьдралынхаа хувьд өөрийгөө хамгаалж байгаа өөрийгөө хайртай хүмүүсээ хамгаалсан тэгэл явж байгаа юм аа. За дараа нь тахилын хурга. Эндрийг яагаад тахилын хурга гэж нэмэдэггүй. Нөгөө эмтэхгүй байгаа эдгийг бодох юм бол илүү их зовж байгаа. Тэгээ ер нь бол юу ч хийгээд буцахгүй нэг тийм. За бас юу хиндэ зовоод өрлөөд яга өвхөс хамаархалтай. Яг гол нь энд нэр бас яг зүгээр явжсэн чинь гинт нэгэд юмд ороочлцдаг. Нөгөөдний адил. Ялгаа нь бол илүү их зовдөг юм. Хамгийн их мэдж байгаа. Шидний тулаан жүжиг кайсан дээр гардаг манай юужи байгаа. Самсрыг зөө нөгөө оруулгаа идэ тэг хааны хараалуулаа тэгэл юм нэг зомлон шиг юм руу орчихсон. Тамийн тойрог шиг юм руу ороод тулаад даал тэгэл давхасаар арга болчихж байгаа шүү дээ. Бас л нэг зөнгө хүн явжсэн. Дараа нь динжи байгаа. Динжи бол угаасаа төрснөөс азуугтаад тэг нэг сүүлдээ нэг хүүхэн хот байсан, хогоалтсан. Тэг нэг хүүхэн гарч ирэл тэгэл амьдрал нь тэгэл яваал хүн болгоны доор. Тэг өөрснөөс нь олгоогүй юм шиг л. За дараа нь юу байгаа? Субара. Энэ залуу манай Rizero гэдэг аним дээр гард. Энэ яадаг хөр цоолын энэ хүн маань хөнгөтэй дахиж цавх цухраад бусад амжилтдаг нэг толгом нэр хөнгөд бодож амжилтдаг. Олон гой чадваргаа мөртлөө өөр ямар ч юу энгийн хүн. Энгийн хүн тийм зуртай байх юм бол ер нь л их зовно. Дахин тэг хөвгтэй. Тэгээ энэ аним дээр өөр бас их хүчрхийл харис их гардаг байхгүй юу? Тэгээ энэ маань зөндөө хөвгтэй. Бас л их ойролтой. За дараа нь манай Gigachad Sigma над Alpha над энэ хүмүүс маань өөрсдөө ихтэй. Шууд хийвэл хийн гэсэн. Ер нь бол тэгэл айхан байхгүй. Тэгээ эдгээр нь өөрсдөө бас яг худлаа бол биш яг чадварынхаа чадвартай. Тэгээд яг манипуляц яг би арай өөр мөдөр орч. За энэ болохоор манай бүгд мэднэ шидний талаар гардаг гожо. Шууд энийг нөгөө хааныг чинь шууд чөтгөр хааны шул би ялнаа л гэдэг штэ. Тэгээд манго дээр олцсон зураг гэдэгс хагсараа болцдог. Дараа нь юу хин ба? Jotaro. Нөгөө Jojo гэдэг айдл явуулгаад аним байдаг. Тэнд нэг юм Япон хувцасны нэг залуу. Тэгээ ер нь бол шууд амар зодолтод явцдаг стан гэдэг юм ашигладаг. Тэр нь ингээд сүмсэг чадвартай бүгд хооронд зодолт тийм маягийн. Гэтэ тэд нар ингээд бас төгс шүстэй өөрсдийнхөө ингээд арга жилмэхэр ялдаг тэр чадруудаа өөрийн даваад сул тал гэх юм. Тэгээд энэ Jojo-гийн Bizarre Adventure дагавртун Iconology буюу Classroom of Elite. Энэ хүмүүс маань өөрөө ингээд дараахан мөртлөө ингээд зүйлийг амар хардаг, өдөрдөг. 10 жил нэг юм нууч ноёнтон бид бүх юмны хойно мөртлөө мэддэггүй. Тийм залуучд. Яг зогоо энэ хүн маань зогоо таарахгүй юм. Гэтэ өөр алдаарсан бол коммент өччихгүй. Тэгээд өөр атлан character дээр. За миний дараагийн хуваалцахаар зүрхний хийтэй хүмүүс байна. Зүрхний хийтэй. Энэ та хэд мэдэхгүй бол зүрхний хийтэйг маань яадаг хгүй. Нэг дургуун үржиглээ огцом ууралдаг штэ. Асуулт шууд цогтөг. Ер нь бол энэ дөрүүд маань эхлээд цогж аваад дараа нь асуулт гэдэг хүмүүс байгаа. Хамгийн мэдгэж байгаа хүмүүсээр бол одоо хэн байгаа? Юу байгаа штэ. Hero Academia дээр Bakugo гэдэг дэлбэрдэг гал шууд орилол дулдаал дэлбэрдэг яг нөгөө бөмбөг дэлбэрдэг шил дэлбэрдэг. Яг нөгөө цааш тариатлаа. Тэгээд тийм байгаа. Чөтгөрийн ангууч дээр Inosuke шоо нөгөө Tanjiro гихчиг дээр галаас дээр жишрээд идэг. Дараа нь Goku дээр буюу логийн бөмбөлөг дээр Vegeta байгаа. Ер нь бол орилоод бас ууртай. Ер нь л ууртай хүмүүс юм дөө эднэр маань. Дараа нь болохоор манай юм ба 7 буюу Онто багийнууд. За энэ багийнууд маань ер нь бол нэг хүч чадал байна уу, мөнгө дэйлэг байна уу, мөрөлөл юм чамаагүй зөвөр л хүүхэн. Эмхтэн өргөлнө. Тэгэл тэр хүүхэн мэсэг гэж байгаа шүү дээ манахны яриг. За тэгээд энэ дээр хэм бол 3 character хамгийн их байгаа. My Hero Academia дээр Minita байгаа. Эвгөөг хараад идэг. Баатруудыг юм би нөгөө эсрэг үснэх баатруудыг. Тэгээд хүмүүсээс зон шоглоод зоддог. Тэгээд Konosuba гэх нэг enigma байдаг. Энэ залуу маань өөрөө бас бүтлэхүү Otoko маягийн залуу. Тэгээ энэ өөрөө яа дантангууд нэг шид байдаг хгүй хүний дотор учраас байдаг. Юу ч яриад байгаа би. За дараа нь болохоор Issei Huadoi min High School of DxD гэдэг нэг аним байдаг. За энэ аним маань ер нь бол хитрхи хүүхдэд зориулдаг өгөөд хэлчихээ. За энэ дүр нь өөрөө чөтгөрүүдтэй. Тэг өөрөө нэг өдөр чөтгөр болоод тэгээ нэг чөтгөрийн охтодтой ингээд найзлаад тэг нэг сонирхолтой болт юм аа. За тэгээд
Угаар бичлэг маань бол дуусаж байна. Тэгээд би нэг дутуу үлдээсэн 4 дуудлага уусаа байгаа. Та хүсвэл комментэр бичиж болно. Эсвэл дараагаад ямар бичлэг санаа өгч болно. Би микс миний би ер нь бол та хэдтэй олоод өгнө шүү дээ. Та хэдтэй ч ч чамд болон танд. За тэгээд Дани мэрдэг залуу байлоо. Тэгээд subscribe дараад цаашдаа иймэрхүү бичлэг үзье. Мартаа. Bye.